За сайн байцгаана уу. Намайг Чимдийн төв нэмбэрл гэдэг Улсын аймгийн Улаанговь сумын харьяат анх 4-р ангиас эхлэж шүлэг бичиж эхэлсэн. Тэгээ сонгой хайрхан дүүргийн утга зохиолын нэгдэлд анх фэйсбүүкээр танилцчихсан даваа сүрэн маань намайг урьж энд ирж ийм сайхан хүмүүстэй яруу найрагчтай танилцуулж дээшл дэвших үед хаалгыг минь нээж өгч ирсэн юм аа. Тэгээд та бүхэндээ чамтаа гэдэг нэг сайхан шүлгээ уншиж өгнө. Энэ шүлгээ би нөхөр маань байхгүй юмд явцсан байх хооронд нөхөртөө зөрүүлж бичижсэн шүлэг маань Монгол Улсын урлагийн гавьяа цэцгэлтэнд орилог ах авч энийг дуу хийж цэргийн дуу южгийн чуулган Эрдэнэ театрын дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтнанд даваа дурж маань дуулснаар морин уур наадамд орж исэн дуу байгаамаа. Тэгэхээр энэ шүлгээ та бүхэндээ уншиж өгье. Зүсэр бороонд нороод зүгээр л чамтайгаа алхмаар зүйлийг яриад зөвхөн чамтайгаа жаргамаар жаргалын нар минь анирхан цээжний их шиг юмнэ. Шиврээ бороонд нороод шүнжин чамтайгаа алхмаар шинийн сар урахаар шивнэж суугаа жаргамаар жаргалын нар минь алдраа насны дурсамж минь. Аадар бороонд нороод амрагч чамтайгаа алхмаар амрагийн дуу аялаад алсхан чамтайгаа жаргамаараа жаргалын нар минь алдраа насны дурсамж минь. Нартаа бороонд нороод найланхаа чамдаа эрхэлмээр насан нүр чамтайгаа далайд суугаа жаргамаар жаргалын нар минь алдраа насны дурсамж минь. Хөөрхий амраг минь алдраа насны дурсамж минь гэж энэ сайхан шүлгээр минь сайхан дуу бичсэн. За та бүхэндээ хоёр дахь шүлгээ би хатад морилсон үдшээр гэдэг шүлгээ уншиж өгнө. Энэ шүлгийг би Хинтээ аймгийн Баян-Адрах суманд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтнанд хөгжмийн зохиолч Гэрэлтууд гэдэг найз маань төрсөн нутагтаа урьдсан. Тэнд очиод бид нэр орой зугаалж галын наадам хийгээд галын наадам хийсний дараа бид нар зураг авахулахад манай нөхөр бит хоёрын зургийн нард ингээд яг залбирцсан тийм хатны малгайтай тийм дүрс гарсан байсан. Тэгээ тэр дүрсийг хараад энэ шүлгийг би бичсэн юм аа. Товруучулсан мөрний цэцгийн хоорон төөрөөд толт зүрхний ухта хайраа ивлгэж ирэхлэхдээ тойрон бүрдийн хөөнөө үчийн чимээг анирдан тогтож ядан дэрвэлзэх хонгор насаа дурслаа. Халин дүүлэн нисэх шуудын дууг сонсоод хайрын дуу дуулсныг чимэн мэдээ болов. Хатад морьсон үдшээр сэтгэл гижигдэж хоноход харуулсан сум шиг өнгөрсөн хайлган насаа дурслаа. Цаглаа шуучуулсан цэцгийн дэнжээр зугаалахдаа цагийн хурд иргэснийг мэдрээ нүгөө нэлхарчээ. Цаадуулын ингэрт адуу тургалахыг мэдхгүй цахилж явсан насаа цалига халгаатай дурсваа. Тийм ээ хатад чуулсан юм байна лээ. Тийм ээ хатад залбирсан юм байна лээ. За та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийг сайхан өнгөрөөгээрэй.